За сайн байцгаана уу? Энэ сайхан цаг мөчийн мэндийг хүргье. Инх цэцэг эгчийг одоо зорж явна. За инх цэцэг эгч бол одоо Швед улсад хөл тавьсан анхны монгол хүмүүсийн нэг. Энэ улсад ирсэн монголчуудын одоо анхдагчдын яалтчгүй нэгэн гэж зөв ёсоор тооцогддог юм бүсгүй байгаа. Тэгээд өдгөөч бас Швед улсад ажиллаж амьдардаг. Энэ хугацаанд компани болон төрийн бус байгууллагуудыг одоо удирдах ирсэн. За бүр онцлонд урдах юм бол одоо урлаг спортын Монсток клубыг үүсгэн байгуулж гэр бүлийн хүнийхээ хамтаар олон зуун шавнарыг төрүүлж за дан ганцхан сакс биш одоо нийгэмд маш олон төрлийн нийгэм тустай болон сайн үйлсийн хүмүүнлэгийн олон төрлийн ажил үйлсийг эрхэлж ирсэн амьдран байгаа улс орондоо монголчууд дундаа нэр хүндтэй ажил хэрэгч за тусч сайхан сэтгэлтэй тийм бүсгүй байгаа. Тэгээд инх цэцэг эгчид ганчимэг гэдэг бүсгүйгээс өнөөдөр цэцэгт мэндчилгээг мань сонгож талархал илэрхийлэхийг хүссэн юм аа. Тэгээд ганчимгэгчийн хэлснээр болохоор инх цэцэг эгчтэй дүүдээ одоо Шведэд амьдардаг дүүдээ ачаа явуулахаар наран туул зах дээр анх танилцаад дараа нь Швед улсад хөл тавьсныхаа дараа ачаа бараагаа чемоданоо чирээд хамгийн түрүүнд инх цэцгэгчийн гэрт очиж байсан гэж хэлсэн. За мэдээж одоо хунаанасаа буугаад дүүгийнхаа хамтаар хамгийн түрүүнд одоо монголчуудын хүслийн хүү гэж нэрлэдэг. Лис Эриксон гэдэг уран баримлчийн 9 жилийн турш бүтээсэн дэлхийн хамгийн жижигхэн төмрөөр бүтээсэн баримл болох одоо сарлуу харж буй хүү нэртэй Ярн Пойке төмөр хүүч гэж нэрлэдэг. Монголчууд маань болохоор хүслийн хүү гэж нэрлэдэг. Хүслийн хүүд очиж хүслээ хэлээд дараа нь инх цэцэгчийн гэрт очиж байсан гэж яасан. Тэгээд инх цэцэгч тухайн үедээ ажил төрөл олж өгөөд гэр орондоо байлгаад бүхий л талаар одоо тусалж дэмжиж маш их тус дэм болоод одоо болтол ажиллаж байгаа тэр газарт нь одоо инх цэцэгчийн гаргаж өгсөн тэр жимээр алхаж хүрсэн учраас одоо халуун талархлаа илэрхийлж тэр болгон нүрийг нь хараад уулзахтаа хилээд байдаггүй гэсээ биднэр дамжуулахыг хүссэн юм аа. Тэгээд тун удахгүй инх цэцэгчтэй уулзъя. За өчигдөр одоо инх цэцэгчийг хаана байгааг ингэж тандаж мэдхэд бол Шведийн Цанын бааз руу охиныхоо гэр бүлийн хамтаар явсан байсан. За өнөөдөр би охин нь болох одоо бас Швед улсад Стокгольмын их сургуулийг төгссөн залуучуудын холбоог удирдах байсан маш чадварлаг бүсгүй болох одоо Мандухайтай холбогдсон чинь ээж маань өнөөдөр орой ингээд манад байх болно гэсэн. Тэгээд хэдүүлээ хамтдаа Мандухайгийн гэрэл рүү явцгаая. Сайн байна уу? За, сайхан баярлж байна уу? За, их цэцэг мэндчилгээ ирсэн байна. Тийм үү? Гоё юм. Таны чинь бүр өдөржингөө хандлаа штэ. Мандухайтай хуудаж байгаа. Өөнд яваад ирсэн байхгүй. Тэгээд сайн орж ирээл дөнгөж сууж ирсэн. Ямар гоё юм бэ? Баярлалаа. Хинээс ирсэн би. За, та хинээс гэж бодож байна уу? Би одоо манай хүүхдүүдээс ирсэн юм болов уу? За би захиаг нь уншиж өгье заяа. Ямар гоё юм бэ? Би чадчихсан. За энэ инх цэцэгт гэж байна. Одоохондоо энэ дээр ямар нэгэн нэр байхгүй байна. За нэрийг харуулахгүйгээр захиаг нь зарлаад инхэгчтэй уншиж өгье. Та дундаас нь ядаж тавах гэж үзээрэй за. Сайн байна уу сайхан бүсгүй минь. Баяр талархалд өөр нь энэхүү захиаг илгээж байна. Өдгөө би чинийхэн ачаар чиний зааж чиглүүлж өгснөөр чи миний замын чулуудыг түүж зассан тэр жимээр би энэ улсад урт хугацааны варактик посет буюу оршин суух хэрэг авлаа. За одоо мэдтээ. Ямар мэдтээ. Хин гэж бод би нэг л найзтай тусалж ирсэн. Миний одоо хамгийн хайрлаж хүндэтгэж авдаг нэг найз юм нэг ган чимэг канцран л гэж хүүхэн байх хэвээр да. За тийм байна. Ган чимгэгчээс танд ингээд цэцэгт мэндчлэгийг бас цагтлын хамтаар бас бус зүйлүүдийн хамтаар ингээд илгээсэн байна. За тэгээд
Яг л танах руу дүүтэйгээ хамт онгоцноос буугаад очих замдаа хүслийн хүүд очиж шивнсэн хүсэл минь бүгд биеллээ. Дүүдээ шивэд рүү ачаа явуулах гээд Монголд зах дээр чамтай анх уулзан танилцж байлаа. Дараа нь 3 жаахан хүүхдээ бүлтийтлүүлдээгээд зорьсон зорилгоо биелүүлэхээр шивэдэд юугаач мэдхгүй ирэхэд чи намайг дэрэгдээ байлгаж ажилд оруулж, ажил хийх арга барил суулгаж, миний өмнөх урт хонглыг цэлийтэл гэрэлтүүлсэн юм шүү. Тэр ажил тууштай зүтгэж, итгэлийг чинь, нэрийг чинь даан ажиллаж, бичиг баримтаа авсандаа талархаад баршгүй нэ. Тэрч бүхэл 3 жаахан үрийг минь итгэмжлэхээр авч ирээд, зүрх сэтгэлийг минь амрааж, зүүдийг минь биелүүлж өгсөн. Ач нэгтггүй ачтан билээ чи минь. Энэ мэд сайхан дурсамж үнэхээр олон байна. Чамдаа энэ хорвоогийн хамгийн сайхан гэгэн тунгалаг бүсгнийг хүсэн өрөөё. Ган чимгээсэн гэсэн байна. За найзтай маш их баярлалаа. Сэтгэл айгүй хөдөлж байна. За ган чимгийнх нь одоо би шоколадыг бэлгэлсэн байна. За мөн. Энэ танд бэлгэлсэн байна. За үгээр зогсохгүй одоо танд бүр зорин байж. За тэгээд ган чимгээгчийн зүгээс одоо ажил амьдралын бүгдийн замыг засаж, аж амьдралын гэрэл төлж, шивэд улсад одоо албан ёсноор аж төрийн сувгт нь маш том дэмжлэг зөвлөсөн. За бүхий л одоо амьдралынхын туршин гэж нөлөөлж яваа үндэс сурыг нь тавьж өгсөн сайхан бүхнийг бүтээж өгсөн ач нэгтггүй ачтан гэж нэрлсэн эрхэм хүндтэй инх цэцэг ихч танд одоо мөнгөн завья гин үндэсний үйлдвэрлэлийн маань энэхүү сайхан мөнгөлсөн гангар шаазанг бас алт цэнхэр хадагны хамтаар илгээсэн байна. Та хүлээ авна уу? За баярлалаа. Өнөөдөр чи яасан сайхан ерөөл шингэсэн өдөр өөрөө хөлтүүдээрээ сайхан аз жаргалтай инээ чанаагаад байж хаад үеийн найзаас маань бас ийм гоё шагнал орж ирж хагаад их бэлгшэн хүлээж авч байна. Тэгээд найздаа гангар шаазанд дүүрэн сайхан ааруул өгцөн. За энэ гангар шаазан шиг аяга бит хоёрын гагнсан үерхлийг мөнхлөг болтгоё гэж өрөөгөөд найздаа цаашдах нь ажил хөдөлмөр өндөр амжилт хүсье өрөөгөөд чандман ертөнцийг сайхан 3 үрдэн дандаа чандын өрөөлж ингэж болтгоё гэж өрөө. Яс сайхан. Энэ гангар шаазан бас хэрвээ хагарчих юм бол очоод буцаад мөнгөлүүлж бүрүүлж авч болдог гэсэн шүү. Тэгээд инх цэцэг ихч маань өөрөө бас сайхан шүлэг бичдэг уран цэцэн хөхтэй. Яруу найрагч бүсгүй учраас инх цэцэг ихчд би яг шүлэг бичсэнгүү. Тийм. Хоёулаа шүлэг бичих хэрэгтэй бол уулзгаараа бичиж. Тэгээ би одоо найзтай зориулж шүлэг бичих юм байна. Чамд зориулж бичих юм байна. Тийм надад зориулж энэ мөчөд зориулж бичих юм байна. Тэгэхээр дахиад хэдүүлээ бас сайхан учрал өрөөл бүрдүүлээд нэг өдөр уулзах юм байна гэж ойлголоо. За баярлалаа. Өнөөдөр стого ерөөл шингэсэн өдөр байна. Энэ ерөөлийг хүргэж ирсэн энд ертөнцид байхгүй энэ гоо үзэсгэлэн төг сайхан бүсгүүдээ бас баярлалаа. Ингээд ирж бидний энэ гарч байгаа шинэ ом маань бид нар дандаа ийм бүгдээрээ хоорондоо эвтэй сайхан байх ерөөлөөр дүүрч ингэж дандаа хамтдаа ойрхон ийм олон мэдлэгээтэй олон ингээд уулзалтын мөчөөтэй болтгоё гэж хүсэн ярёё. За баярлалаа инх цэцэг ихчээ. Тэгээ тэр болгон хүмүүс нэг нэгэндээ сэтгэлийн үгээ хэлж чаддаггүй те нэг бол нэг нэгэндээ талархал илэрхийлж чаддаггүй. Тантай ингээд уулздаг ч гэсэн нүүр тулаад уулздаг ч гэсэн дотроо байгаа тэр талархлаа хэлж чадахгүй яваад байсан гэсэн. Тэгээ өнөөдөр манай цэцэгт мэндчлэгийг маань сонгож одоо танд сэтгэлийн үгээ хүргэсэн шүү. Тэгээ та хоёрын нөхөрлөл бас урт удаан хугацаанд үргэлжлэх болтугай. За баярлалаа. Миний найз чи угаасаа л тийм хүн. Ингээд над чиг ингэж цаасан дээр бичгэн дээр цаг үргэлж амаараа гаргаад идэх хүн биш гэсэн дотор сэтгэлийнхэн дотор би дандаа явж байдаг гэдгийг мэддэг. Тэгээ миний сэтгэлийн зүрхний дотор ч гэсэн байдаг хүндтэй хүний миний гişүүл гэж хэлдэг. За. Их цэцэг сая орж авт ном уншиж ирсэн. Ямар ном уншиж ирсэн? Би нөгөө Цай гончиг гэх хөвсглийн манай нутгийн зохиолч, залуу зохиолчийн Тойром гэдэг номыг уншижсэн. Сая орж ирэхдээ уншижсэн ном уу тий? Тойром гэдэг номыг нэг удаа уншаад арай дуусаагүй байж захта сая би нөгөө хойш уул руу очиж дуусгаад. Тэгээ уулан дээр уншиж уул руу явахдаа очиж
замын турш уншсараа дуусгаад салахааргүй гоё ном. Тэгээ нэг уншаад суухаар ингээ нухацтай уншмаар ном. Тэгээ гончиг угаасаа ингээ түүхийг гоё бичсэн байна. Тойрмуудын тухай ойлголт гэсэн байна. Дараалал яаж явагддаг гэсэн байна. Тэгээ дээр үеийн хүмүүсийн хэрэгжилжсэн гоё үгнүүд. Би тэгээ одоо 2 дахь уншихаас очсон аахгүй сая. Ягаад тэгэхээр нөгөө тэн дотор байгаа энэ гоё үгнүүд одоо жишээлбэл хасаанаас сугарсан сум, хагархаанаас унсан үг хоёрыг барьж олдгүй ч гэх шиг тийм энэ мэтийн юм юмнууд ингээд залуугаа ингээд суугаа шагаа тоглож байгаа усудаа ингээд чихэнд нь сонсгочвол айгуу гоё үлдэх хэрэгтэй байхгүй тэд нар ингээд өөрсдөө уран яруу хэлэхгүй ч гэсэн чихэнд үлддэг юм гэдэг чинь нөгөө итгэхгүй байж байгаа дараа нь итгэвтэй болж гарч ирнэ шүү дээ. Тэгээ түүжүүлэгчд нь одоо настай хүмүүс зав зайтаагаар одоо ном уншиж сууж байгаа бид мэтэл байх хэрэгтэй л доо бид нар шагаандаа сайн байхгүй ч гэсэн шагаан дээр байдаг гоё үгсийг хэрэглэж ийн гэдэг чинь бас нэг асал нэг бидний нэг хийх ажлын нэг гэж бодоод байгаа шүү дээ. Тий, инх цэцэгч минь одоо сая ихэндээ дурдсанчлан одоо урлаг спортын Монстер клубыг олон жил ажиллаулаад бас хувийн компаниудаа ч гэсэн удирдах зогсохгүй саяхнаа шааны ном тарваны бүсгүй болсон байгаа. Тэгээ одоо ер нь шивэдэд хэдэн баг нэмэгтэй. Манай шивэдийн ном тарваа ч нөгөө үүсээд нөгөө олон жил бас болоог байгаа. Тэгээд бас үүссэн түүхтэй харвааны баг хамт олон учраас би бол сүүлд орсон тамирчдын нэгэнд орно. Гэхдээ бол манай өмнө орсон тамирчдаас зөндөө сайхан юмыг сураад зөндөө сайхан найн нийлээд явж байгаа. Тэгээд би дөл багт тоглож байгаад одоо уухай гэдэг багт дандаа хүүхнүүдийн баг. Тэгээд би тэгэхэд найн нийлээд зайгүй нөхөрлөл явцгааж байна одоохондоо. Найн нийлнэ гэдэг чинь бас их сонин хэллэг байна. Яг шагааныхны хувьд одоо ямар утга агуулгыг илэрхийлдэг хэллэг байна. Найн нийлнэ гэдэг бол одоо энэ шагаачийн өөр айгүй бэлгийн чанарын спорт байгаа байхгүй юу? Өөрөөр бэлгийн гэж байна. Бэлэг оюуны. Монголын дээр үеийн уламжлалч ер нь бэлэг чингэцэн үгтэй, бэлэг чингэцэн үлгэртэй, бэлэг чингэцэн ерөөл дартан учраас тэрний нэг наадгаа нь ингээ бэлгийн наадгаа байхгүй юу? Тэр нь өөрөөр юу гэсэн үг вэ? Бидний зүгээр нэг сакс тоглоо бөмбөг шидэд явдаг спорт биш. Энд чинь ингээ найн нийлнэ гэдэг чинь хүмүүс ингээ өөрийнхөө үзэл бодлороо нийлэх тэр тоглолтондоо нэг санаа нэгтэй байх одоо урвсан ботсон зангуу байх тий нэг нь одоо жишээл хоёр ингээд явгийн хоёр хүн сууж явах нэг нь орох бах нөгөөт нь нөхөж чаддаг байх одоо энэ чанаруудыг л би найн нийлэх гэдэг нь удаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Бас сонин хэллэг одоо Монголын эртний уламжлалт наадгаагаар дамжиж гарч ирж байгаа юм байна шүү дээ. Тэгээд цэцэгчтэй бас баг хамт олонд нь шагаа харвааныхандаа нийт өндөр амжилт хүсье. Баярлалаа. Тэгээ номтын харваа бол Монголын эртний шагаан харваанаас үүсэлтэй шагаан тойрон дээр хүмүүс ингээд шагааршгэ бөөгнөрч гой тоглоо дэв найртай тэр байтугай улс төрийн асуудлаа хүртэл шийдэж явж байсан талаар энэ гончгийн тойрон гэдэг ном дээр байгаа учраас энэ номыг шагаан харваачд маань олж уншаарэ гэж хүсэж байна. За баярлалаа. Цэцэгт мэндэрчлэгээ маань сүүлдээ гончгийн номыг сурталчилгаа болгож авлаа. Энд их төглөө тийм. Тэгээд угаасаа сайн бичсэн номыг одоо өөр юу ярих вэ те? Олон хүн уншаасаа гэж бодож байгаа. Гончч бас энэ ирээд зохиолчтой уншигчийн уулзалт хийгээ явсан шүү дээ. Тэгсэн би тэрэн дээр нь оролцоод энэ номон дээр надад гар үсгээ үлдээгээд явсан. Сайн хүү байна. Ягаад тэгэхээр номыг ингээд уншихад хүн ингээд нөгөө өөрт үлдэцтэй ном гэж байдаг. Тэ? Үрэлтэцтэй хүртээмжтэй номнуудын нэг болсон учраас одоо энэ шагаа тоглож байгаа номд харваа харж байгаа хүүхнүүд маань залуучууд маань олоод уншчихад бол сайхан олон хүүхдэд шагаанхаа түүхтэй олон тойрмуудын үйл ажиллагаатай тэгээд сайхан хайр дурлалын гоё үйл явдалтай энэ номыг уншихад бол нөтөхгүй шүү гэж хэлэх гээд байна. За баярлалаа. Инх цэцэгч маань сакс тоглоно, яруу найраг бичин, ном уншина, шагаа харвана. За тэгээ олон төрлийн одоо удирдах ажлуудыг бас зохион байгуулна. Дээрээс нь саксны тэмцээнээрээ дамжуулаад одоо хүмүүнлэгийн үйл ажиллагаа бас явуулж ирсэн ийм гайхамшигтай сайхан ажил хэрэгч, сайхан сэтгэлтэй эмэгтэй байна. Тэгээд өнөөдөр бас хайртай дотны бүсгүйгээс нь халуун талархал илэрхийлсэн цэцэгт мэндчлэгийг нь одоо илгэнд нь тэрвэрлсэндээ баяртай байна. Баярлалаа. Баярлалаа.